үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний ажлын өрөө нэвтрүүлгийн маань цоо шин дугаар та бүхэнд яг одоо хүргэж байна. Тэгэхээр бид өнөөдөр хэний ажлын өрөөгөөр цочлох вэ гэхээр Аз ТV-ийн хос медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Монголын мастер үсчин Булар цэцгийн ажлын өрөөгөөр хамтдаа аялах болно. Хамтдаа үзэгчдээ. За ингээд бид Булар салдааны захирал Булар цэцгийн ажлын өрөөнд ирээд байна. Ажил сайн уу? Тэгээд юуны өмнө танд дэлхийн аврагч нэмээ хүрэл медаль аваад ирсэн. Энэ их амжилтыг гаргасанд баяр хүргэе. За баярлалаа. Тэгсэн өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр бол бид нар яг энэ ажлын өрөө бүрээс үр бүтээлтэй, их гоё эерэг, маш гоё бүтээмжтэй ажлын өрөөндөө ажиллаж чаддаг тийм хүмүүсийг онцлж бид нэвтрүүлэгтээ оруулдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн анх одоо энэ сайхан үсчин гэдэг мэрэгчлийг яагаад та орчвоо? Та өөрөө бол сэтгэл зүйч мэрэгчлээ гэж би сонссон. Тэгээ энэ таны хобби байсан уу? Ялч хороггүй одоо сонгох тийм алхам болсон юм уу? Юу хизээ хаанаас эхэлсэн бэ? За би одоо энэ үсчин гэдэг мэрэгчлийг сонгоо одоо баг 20 жил болж байна. Би бол өөрөө сэтгэл зүйч мэрэгчлээ. Тэгээ одоо ер нь үс засна гэдэг бол миний хобби байсан. Хоббигаа мэрэгжил болгосон азтай эмэгтэй гэж өөрийгөө боддгийн. Тэгээд 20 жилийн өмнө бол дөнгөж үс засгаад байж хаад маш их бэрхшээл тохиолдож байсан. Янз янзын юм тохиолдож байсан. Тэгээд ер нь бол өөрөө сонирхолтой юм хийж ийн гэдэг бол маш их аз жаргалтай. Тэгээ энийгээ сурахын төлөө маш их тэмүүллээд тэгээ одоо тэрнээс хойш 20 жил болсон байна. Тэгээ одоо энэ 20 жил болж байгаа хугацаанд маш их уралдаан тэмцээнд орж илаа. Тэгээ Азийн тэмцээнээс хос медаль, сая дэлхийн тэмцээнээс хүрэл медаль аваад ирсэндээ маш их баяртай байна. За тэгээд зөвхөн одоо эхлээд та хэлсэн шүү дээ яг үсчний салбар энэ гоё салбар руу тэгээ дандаа энэ эрэгтэй эмэгтэйч бай нас хүүс харалцахгүй хүний энэ тэргүүн дээр те тулж ажилладаг ийм хүн болсон. Тэгээ бэрхшээл бас байсан гэж байна. Бэрхшээлийг даван туулчаад хизээ яг энэ тэмцээн уралдаан руу орж хамгийн анхны тэмцээн юу исэн юм болоо? За энэ бэрхшээлийг даван туулна гэдэг бол ерөөсөө өдөр болгон л бэрхшээл тохиолддог. Янз бүрийн те. Одоо би ер нь бол энэ дэлхийн аваргынхаа медалийн өнгийг хувиргана гэж бодож байгаа. Тэ. Би бүр анх тэмцээнд ороход бол 2006 оноос эхэлж тэмцээнд орж эхэлсэн. Анх тэмцээнд хаан уул дүүргийн тэмцээнд эхлээд дүүргээс эхэлсэн л дээ би. 2006 оноос дүүргээс эхлээд хамгийн ихнийхээ тэмцээн дээр хүрэл медаль авчихсан. Тэгээд бас маш их баяртай байсан. Урам зориг маш их орсон. Тэгээд дандаа шатараад агаар дараад нь нийслэлийн тэмцээнд орсон мөнгөн медаль, улсын тэмцээнд орсон алтан медаль авсан улсын тэмцээнээс. Тэгээ 2010 онд мастер үсчнийхаа цолыг хамгаалаад 14 онд Аз намхан далаарны 18 дугаар олимпиад оролцоод хоёр төрлөөр ороод хоёуланд нь мөнгө хүрэл медальт байранд орж исэн. Тэ ер нь бол ингээл алхам бүрээр би ингээд нөгөө баг шатнаас нь ахуулаад тэмцээн уралдаанд маш их ороод тэмцээн уралдаанд орох тусмаа хүний чадвар чансаа ингээд маш их дээшлээд ирдэг. Одоо бол би дандаа шамнырыгаа тэмцээнд уралдаанд оролцоол ш тэ. Одоо шамнырыгаа маш их юмд одоо хүрхийг хичээж байгаа. Одоо манай Булар чимээ гэдэг бас энэ охин байна. Одоо надад 12 жил хамт ажиллаж байна. Тэгээд юун дээр хүний толгоон дээр брэдгээр зураг хэвээр янз янз зурдаг. Тэгээ одоо энийг нь хөгжүүлээд тэмцээн уралдаанд маш их орж байгаа. Одоо энэ жил 12 сард улсын тэмцээндээс оруулах бэлтгэлтэй гарсан байгаа да. Тэгэхээр энэ ажлын өрөөнд орж ирмэгцээ дандаа ингээд гоё шижгэнсэн амжилтыг та ярьж байна. 2006 оноос дүүргийн тэмцээнээс эхэлсэн одоо энэ амжилтууд энэ одоо зүтгэл дэлхийн хэмжээнд үнэлэгдэж магадгүй яг энэ хүрэл медаль зөвнсөн юм шүү. Энэ жилийн дэлхийн аваргын хүрэл медалийг тийм харин тэгэж утсан. Тэгээ дэлхийн аваргад явахдаа бол би яг медаль аавна гэж ботог байсан. Ер нь бол Монголын өсчид гоо сайханчд ямар төвшөнд яваа юм тэ дэлхийн шилдэг өсчид ямар төвшөнд яваа юм. Тэгээ одоо яг одоо одоо биднээс маш их өндөр техникээр уралддаг л да. Техник гэхэд одоо ямар техникээр ямар хүн техникээр ордгийн тэ одоо ямар ч хэсэг ихний ээлжинд би үзээд ирэх гэж явсан юм. Бүр том тэмцээн гэвэл хамгийн ихэнд орж исэн. Одоо нөгөө яг Аз ТV тэмцээнээс бол Азийн тэмцээнд орж исэн тэр дипломод байж байна. Тэгээ нэгээр ингээд шагналаад байж байна. Тэгээ би өөрөө одоо сургагч багш. Тэ сургагч багш одоо тэр дээр ингээд миний бас нөгөө сургагч багшийн диплом байж сургалтын төв ажилладаг би. Тэ. Тэгээл ер нь ингээд одоо зөндөөл олон байна да. Нууцанд одоо энэ мастрын гэрчлэгээ дипломод байж байна. Бүх тэмцээн уралдаанд орж исэн. Энэ болохоор одоо би саяны дэлхийн тэмцээнээс байсан. Би бол ганцаараа ороогүй, багаараа орсон. Тэ багаараа маш мундаг байсан. Манай багийн гишүүд бол маш хүчтэй баг байсан. Би урд нас ингээл тэмцээн уралдаанд ингээл орохдоо ер нь бол ганцаарчлаад ордог байсан.
ганцаарчлаад орсноос илүү энэ багийн амжилт гэдэг чинь маш чухал байдаг юм гэдгийг би энэ дээрээс маш сайн ойлгосон. Одоо энэ ингээл энэ дэлхийн тэмцээн янз бүрийн нэг олон улсын тэмцээнд явхад манай холбоодууд маш сайн ажилладаг. Тэ манай одоо Монголын өсчингаа засчтай мэргэжлийн холбоо сая энэ дэлхийн тэмцээнд одоо биднээс холбож гүүр болж одоо биднээс маш их том одоо хөрөнгө оруулалт хийчихсэн. Тэ би товчин сүрэн дарагтаас маш их баярлж байна. Одоо Азийн тэмцээнд явхад би Монголын өсчингаа засчтай холбооны цогцлмоо агшигаа дагаа явжсэн. Манай цогцлмоо агш нь бас маш мундаг байсан. Манай хоёр холбоо маань одоо өсчингаа засчтайхаа энэ ур чадрыг дээшлүүлэх юм сурах тэ дэмжиж туслаж биднээс одоо ийм их том хөрөнгө оруулалт хийж аваад маш их баярлж байна. Манай Монголын өсчингаа засчтай мэргэжлийн холбоо 2006 оноос одоо энэ дэлхийн холбоонд элсэж орсноос хойш 12 жил болсон байна. Энэ хугацаанд маш их амжилтуудыг гаргаж ирсэн. 2016 онд эрэгтэй өсөлтөөр дэлхийн аварга хүртэл төрүүлжсэн. Тэ маш мундаг би тэгээ энэ хамт олон донд ороод энэ гой тэмцээн урлаганд орж байгаа маш их баяртай байна. Тэгээд энэ жил биднээс ингээ одоо энэ дээр байна л да. Манай одоо багийн гишүүд тэ маш мундаг маструуд байгаа. Тэ Хүрлээ салооны Хүрлбаатар гэдэг байна. Эвриг үд салооны Балжин бол маш мундаг. Тэ бас 8 жил энэ дэлхийн тэмцээнд ингэж оролцож байгаа. За Хулан салооны Хулан байна, Левгаин салооны Уянга байна. Одоо ингээ бид та бол гар нэлсэн 5 одоо хүн нийлж маш мундаг амжилт үзүүлсэн яваад ирсэн тийм ээ. Тэгээ манайх гоо сайхныхаа төрлөөр бас багаараа явсан. Монголчууд эвтэй байгаад ингээд юм ингээд хийх юм бол маш их хүчтэй. Юу л юу хийж чадна гэдгийг л бас ингээд харуулж байна да. Тэгэхээр дэлхийн бусад орнууд хэрхэн яаж оролцох юм байна? Хэдүүлээ ирээд ямар амжилтыг үзүүлж байна? За яг энэ саяны тэмцээн дээр бол 45 орны 1300 оролцогч ирсэн. За жишээ нь одоо Италиас гэхэд 75 оролцогчтой, Норвегиас 45 оролцогчтой. Тэ хөгжөөнд дэмжигчтэй маш том багууд ингээ иржсэн л да. Манайхаас нэг 15 6 хүний бүрэлдэхүүнтэй очсон. Тэ 15 6 хүний бүрэлдэхүүнтэй очлоо гэхэд бол чамлахын байхгүй бараг бүх медалыг аваад бараг дэлхийн тайзан дээр тэ Монгол улсын тогийг мандуулаад ингэж бас маш их хүчтэй оролцсон. Энэ удаагийн дэлхийн аваргын хүрэл медалийг авах болсон тэр бослыг хангасан ямар бүтээлээ уралсан бэ? Тэгээд дээрэс нь та хэдэн минутанд ямар амжилтыг үзүүлсэн? За биднээс ямар даалгавар онолт байсан? Тий. За биднээс орохоос өмнө ингээд цаас удирдамж ирдэг. Ийм төрлөөр ингэж орно гэд. Тэгээд удирдамжин дээр бүх өнгө мөнгөний заасан байдаг. Ийм мөнгөөр энэ жил хийн. Гажиж ирээсэ болохгүй. Ийм нарийн уу? Бүр нарийн байдаг. Өнгөний хүртэл ингээд юу их нарийн байдаг л да. Тэгээд манай баг энэ жил D style, evening style гэсэн хоёр төрлөөр орсон. 7 техниктэй 32 таталбартай. Маш мундаг өндөр техниктэй. Тэгээ урд өмнө ерөөсөй байгаагүй юм техникээр оруулсан л да. Манай багш мундаг бэлдэж тий. Тэгээд цаанаас ингээд юу яадаг биднээс хэд минут ингээ өгдөг. Энэ заслан дээр тэдэн минут. Энэ дээр одоо энэ evening style гэдэг дээр 25 минут өгнө. Хувцсыг нөмсгөлөхэд 3 минут өгнө. Яг минутаар тий. Тэгээд шүүгчнэр бол маш нарийн шүүн. Бүр ингээд деталийг яг зөв гаргаж юу те техникээ юм зөв хийж юу одоо хэдэн градусын налуутай байх хэвээр нэг урсгалаас нөгөө дуус урсгал хүртэл ямар ч алдаагүй нэг үзүрээс нөгөө үзүр хүртэл ингэж явах юм байна. Дунд нь ингэж алдаа ингэж юу гаргаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр шүүгчнэр бол маш мундаг бас чадвартай. 20 жил ингээ өссөн тий манайх бол маш их үйлчлэгчтэй байдаг учраас нэг аяга хурдан хөдлөө сурцсан. 25 минут хийхсэн ингээ 10 минутанд тусгач байгаа. Хурд монголчууд энэ удаад дэлхийн аврагтай хамшигтайсэн гэсэн үг тий. Монголчуудын хурд ямар байна гэдгийг ингээ харуулсан. Ер нь л бүгдээр 25 минутанда маш амжилттай орсоо зарим нь бол 10 минутанд бүр дууссан гэсэн. Тий. Тэгээд энэ хэсгийг бол ингээ сайхан танилцуулчлаа. Тэгэхээр энэ за багш бол тий нэг хүүхдийг одоо жишээлбэл сайн ойлгоод ингээ зарим багш нар хичээлийн ойлгуулаа зарим хүүхд өөрөөсөө болоо зарим нь ч ингээд ойлгохгүй ч юм уу үлдэх тохиолдол байдаг те. Тэгэхээр би нэг өсчин найзаасаа сонссон. Тэр хүн ямар ч байсан ингээд сэтгэлээ тултал гүйцэтгэлээ хийгээд тэр хүнийг сайхан тэр хүнд гоо сайхан бэлгэлэх нь миний ажил штэ гэж хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр энэ өсчин хүний үнэлэмж ажлын яг энэ ёс зүйн нар сэтгүүлч гэсэн ёс зүйтэй те. Тэгэхээр яг энэ дээр баримталдаг ёс зүй юу байдаг бол? Яг оноо би одоо зөндөө олон шавнар гаргалаа. Тэ энэ шавнар дотроос айгүй хурдан сурч хөөхт бас байна. Тэгээ одоо жишээ нь хамгийн сүүлийн
сургалтын дээр би шүлжээснийхаа хичээлийг заасан. Манайх бас ингээд шүлжээсний хичээл ордог. Тэгээд нэг яг нэг засалтаа мундаг хийгээд нэг шүлжээс ингээд бас нэг жоохон гарын техник маш их ордог учраас нэг охин маань бүр болж нэг 3 өдрийн 5 техникийн хичээл зааж исэн. Тэр хүүхдээгээ би ингээд тусгаалаа авч үзэлтэй төлбөрийн мөнгийг нэмэхгүйгээр би 10 хоног болгоо би тэр хүүхдэд заавал сургах хэрэгтэй. Тэр хүүхэд над дээр сурах гад ингээ бүр хөлсөө гаргаад ингээ шүлжээд ингээ тэгээд үнэхээр чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр би за одоо минь ингээ болчлоо гэж явуулж ирээсэ болохгүй. Тийм учраас би ингээ өөрөө бас ингээ 7 хоног 10 хоног хөр дээр байлгаж байгаа бүр сайн дадлажуулаад ингээ явуулсан. Тэ. Тэр тал бол их чухал юм шиг. Тэ. Нэгэн л одоо биднээс сурнаа гэд ингээ зориод хүрээд ирсэн байхад биднээс одоо толтлол юм ингээ зааж их хэрэгтэй гэж боддог. За ингээд түрүүн бас нөгөө сүлжээсийг та сүүл бас нэлээд шинэлэг те энэ үсчид сурах энэ чадах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь цаг үе нөгөө хөгжиж байгаа учраас дандаа хэрэглэгч бид нар шин ямыг те хүсэж идэг те. Ингээд бүгдээр ажлынхаа өрөөгөр ингээд зочлээ те. Тэгээ сайхан шагнал урамшууллуудаа тайлбарлаж өгсөн баярлалаа. Монголынхаа шилдэг үсчин болоод те бас мэрэгчлээ дээшлүүлэх тэр боломжуудыг эдэлж ирсэн юм байлээ. Тэгээд тэр үед бас сурсан мэдсэн юмнасаа хуваалцгаая. За би 2017 онд манай Ананго компаниас нэг будгийн оролтон зарласан юм. 50 сая оролцоод 1-р эрэнд ороод тэгээд сая 10 сар тэр Англид одоо дэлхийн шилдэг 5000 усчин цугласан том арга хэмжээ болсон. Тэр арга хэмжээнд оролцох ихээр шагнуулаад тэгээд бас тэр чинь Монголоо төлөөлөд оролцоод ирсэн л дээ. Тэгээд тэр том арга хэмжээнд дээр одоо яг ийм ус сасалтын одоо нэг шиг харал ийм ус сасалтын үзэсгэлэн одоо үзэсгэлэн болж байсан. Үзэсгэлэн тэгээд нэг одоо сургалт явагдчихсан л да. Тэгэхээр би энийг ингээ сонирхоод хугацаагаа сунгаад нэг 5 өдрийн сургалт авсан. Суралцаад ирсэн. Тэгээ би одоо өөрийнхөө бас одоо мэрэгчлэрээ те бас шинэлэг юмнуудыг ингэж бас оруулж ирэхийг маш их боддог л доо. Өнөө маргашин зөвхөн үссээ зогсох биш те шинэлэг юу байна? Тэр болгоныг одоо би өөрөө илэрхийлж одоо ингэж олж ирэх аяга сонирхолтой байдаг. Тэгээ англиас одоо энэ үс сасалтын техникүүдийг суралцж ирсэн. Тэгээ одоо энэгээр бас ингэ сургалт явуулж байгаа. Энэ одоо жишээлбэл хүний одоо үс ямар байх, зүс ямар байх гэж хүн болгоны өөрийнх нь хувийн асуудал шүү дээ. Гэхдээ сүүлийн үед яг одоо жишээлбэл яг энэ төрлийн үс заслыг сонирхож байгаа хүмүүс насны хувьд хэн байна те ямар хүмүүс байдаг вэ? За мэдээж нөгөө pop star-ууд бас байдаг шүү дээ те. Гэх мэтлэнгээр та одоо үйлчлэгээ явуулаад эхэлсэн байгаа ах те. Үйлчлэгээ явуулаад эхэлсэн. Манайхаар одоо маш их олон хүн үйлчлүүлж байна. Одоо дуучид байна те залуу одоо ингээд залуучууд байна. Эхэндээ бол энэ үсийг ингээд баг ингээд хийлгэсэн хүнийг хараад цочдөг байсан. Одоо бол аягүй шохорч хардаг болсон. Энэ үсийг тий. Одоо хүмүүс л хөөх гэл ингээд орж ирсэн хүмүүс ингээд цочдөг байсан байхгүй. Энэ чинь юу вэ яадаг гэдгээ тий. Одоо хийлгэсэн хүмүүсүүдийг бүр ингээд амар шохороход одоо өөрснөө хийлгэхэнсэн ингээд маш их хүрээгээд хэлж байгаа. Одоо ер нь сүүл одоо энэ эх 2 жил бол маш өндөр хүч авахар ийм тренд байгаа тий. Тий. Одоо энэ дотроо ингээд dreadlock, afro миний мэдих ганц юм. Тий, энэ одоо ингээд dreadlock гэдэг энэ ус байна. Ингээд энэ box braid гэдэг юм ус байна. Одоо ингээд шүлжсэн бооцсон. Зарим ингээд нөгөө хүмүүсийн үсэнд нь одоо энэ ингээд шүлждэг юм гэсэн юм л да. Энэ ус ингээд нөгөө орохгүй үснээ богинотх энэ төр тиймэрхүү юмд гарна ш тий. Элэсгүй бол гинт яаралтай ингээд нэг үсэн янзлаад явмаар байдаг. Тэрэн дээр ингээд боочдаг ийм үстэй байсан. Ингээд дээрээс нь боочно. Энэ болохоор ингээд өнгөрөө тий. Тэгээ одоо нэг залуучууд бас байна. Одоо ингээд малгайн дээрээсээ шүлжсэн үстэй. Тэр гэхэд жишээ нь одоо сүлд сургалтанд хэрэгэлсэн юу байна. Тэгээд энэ дээр бол одоо өөрийн үс нэм жижиг байгаа шүү дээ. Тэгээд ийм одоо уртсгадаг ийм үс ингэж хийж хагаад энэ шүлжээсийг бол боксер шүлжилт гэдэг юм. Тэгэл одоо энэ дээр ингээл төрөл бүрийн шүлжилтүүл байна л да. Одоо энийг гэхэд л одоо энэ хүртэл энэ үс байгаа. Энээс доошогоо одоо ингээд шинээр үс ингэж залгаж ингэж хийсэн. Box braid гэдэг. Одоо тэгээд энэ box braid-ийг одоо биднээс цаашаа ингээд сэтгэлстэй хагаад байгаа юм л та. Тэ. Одоо энийг зүгээр шүлжээд орчихгүй. Одоо ийм уцаар бас ингээд чимэглээд. Тэ. Энэ уцаар чимэглэхдээ одоо бас яаж ингэж гоё чимэглүүл энэ дээр гоё харагдах вэ? Тэ. Ингээл одоо энэ ингээд цаашаа улам өргөжөд байгаа л да. Янз бүрийн чимэглүүдээ их орж ирж байгаа. Тэгэл одоо энэ үсэн дээрээ гэхэд санийхаа одоо энэ dreadlock-ыг яаж хийх вэ? Одоо энэ ингээд техникүүд байгаа л да. Энэ хоёрыг одоо яаж холбох вэ? Хүн харахад бол ийм байгаа шүү дээ. Тэгээд энийг одоо ингээд холбодог техникүүд байгаа л да. Тэгээ одоо сүүлийн үед бол энэ dreadlock-ыг бол маш их сонирхож байна.
За тэгээд бид дараагийн хэсэгт зочилж байна те ажлын өрөөний. Тэгэхээр хүмүүс гоо сайхан болон идэж ууж байгаа зүйлээ аль болох өөртөө эрүүл мэндэд хэрэгцээтэй өнөөдөр маргааш гоё сайхан намирсан ч юм уу гоё арьстай явах асуудал биш. Дараа нь олон жил маш үзэсгэлэнтэй сайхан байхыг хүсдэг штэ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн гэдэг ойлголт чухал. Тэгээд таны зарчим юу вэ бүтээгдэхүүн дээр? За тийм энэ бол маш чухал. Биднээс одоо үйлчлэгээндээ Viala брендийн, Viala Londe брендийн бүтээгдэхүүнийг 12 дэх жилдээ хэрэгжилж байна тий. Тууштай хэрэгжилж байна. Манайх одоо энэ 15 онд бүр алтан солон гэдэг энэ өргөмжлөлийг авчихсан. Тэр нь ямар тохиолдолд үгүй? За энэ болохоор зэрэг нөгөө олон жил хамтарч ажиллаж байгаа. Тэгээ одоо тууштай хэрэглэгч гэсэн үг юм. Тэгээ тууштай хэрэглэгч. Одоо би өөр яг 12 жил тасралтгүй Viala Londe-ийн бүтээгдэхүүнээр үйлчлэгээ явуулж байна. Баярлалаа. Тэг өргөжлүүлээд энэ болонгаа танилцуулаач. За энэ манай маникюрын болон байгаа юм. Тэгээ манай бүтээгдэхүүнүүд нь бүгдөө дандаа эко. Хүний одоо нэг арьс хүмүүс усанд ямар ч харшил нөл зөвлөхгүй. Тэгээ маш юм надад чанартай бүтээгдэхүүнээр манайхаас үйлчилдэг. За тэгээ энэ ингээд бид өөдлөхэл үүднээсээ гэдэг манайх одоо ороод ирэхээр л ингээд цагаан өнгөр хийсэн байгааз. Би өөрийнхөө одоо дизайн, өөрийнхөө шийдлээ өөрийнхөө бодож байгаа угаар өөрийнхөө салоныг тогтчилсан л да. Тий. Тэгээд орж ирж байгаа хүн бол манад ингээд за нэг үйлчлэгээ авахтаа 2-3 цаг ингээд сууж байгаа гоё тайван сууж явах хэвээр тайван тий энэ орчноос гоё таашаал авч явах хэвээр бол гоё болъё гэдээ ороод ирсэн хүмүүс өөртөө ихтгэлтэй биднээс хүнд бас ингээд тултал үйлчилж тий тэр хүн одоо ингэж манахаас гоё таашаал аваа гарах нь чухал гэж боддог би. Хэсэгтэр анх ажиллаж байхдаа яг хүн болгоны ингээд байгаа бас тэгэлтэй тэр нь тааруулж бас эхлээд ингэж гоё хүмүүсийг урам зориг өгж хүмүүст гоо сайхан бэлгэлжсэн гэсэн. Тэгэхээр альва амны үн тариф гэдэг тэгээ сэтгэл ханамж хоёрын тэр холбоосыг би бас танаас асуумаар байна. Тий. За манайх урд нь нисэх онгоцны төв бодлоор 15 жил ажилласан. Тэ маш их олон үйлчлэгч нартай. Тэгээд надад бол одоо яг ингээ мөнгөн чухал биш. Тэ мөнгөний хойноос хөдөлгөх юм бол хязгаарч хүн амжилтанд хүрэхгүй. Тийм учраас би бол нэг айхтар өн мөнгөө өсгөөл янз янз болол тэгдэггүй. Тэгээ одоо олон жил надаар бараг 20 жил үйлчлүүлээд тасралтгүй намайг хаан левон дагаа явж идэх хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй бол би бүр хямдхан үйлчлдэг. Заримдаа ч бүр үйлчлээд ингээ бэлэгээ гаргадаг. Энэ дэлхийн аврагт яваад ирэхэд бол манай үйлчлэгч бол бүх талаараа дэмжсэн, тэ сэтгэл санаагаар дэмжсэн. Манай гэр бүлийн хүн байна. Намайг бол 100% дэмждэг. Тэ ямар ч байсан одоо энэ тэмцээнд оролцох хэрэгтэй чи ороод иргээ намайг урам зориг өгсөн манай мэргэжлийн холбоо байна. Мэргэжлийн холбооны товчин сүрэн даргатай би маш их баярлж байна. Тэ одоо Монголынхаа өсчөнгөө засалчдын ур чадварыг одоо бас ингэ дэлхийн түвшинд гаргахын төлөө гүүрэн болж яваа. Энэ мундаг бүсгүйд би бас ажлын амжилт хүсэж байна. Тэгээ одоо үйлчлэгч нартай болон одоо хамт ажиллаж байгаа охтуудаа цаашдынх нь ажилд тий сая дэлхийн аврагт явхад баг болсон багийнхаа хамт олондоо одоо ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд энэ ажлын өрөөндөө тий үр бүтээлтэй олон зүйлийг сургаж олон хүмүүст гоё энергиг тий ирч хүч гоо сайхан бэлгэлээрээ. За Control TV-гийн үзэгчдээ одоо манай өрөөгөр ингэж зочилсанд маш их баярлалаа.